За хамтдаа Эхлэл номны 44-өөс 47 дугаар бүлэг хүртэл хамтдаа уншчихлаа. За одоо Эхлэл ном маань хариугүй одоо дуусах гэж байна. За хамгийн одоо оргил хэсэг рүүгээ орчихсон байна. За Эхлэл номны 44 дугаар бүлэг дээр бол тийм ээ. Йосеф ах нартайгаа уулзаж тийм ээ ах нар маань хэр зэрэг өөрсдийнхөө хийсэн алдаанд сэтгэл нь эмзэглэж өвдөж шаналж явдгийг шалгасан амар том тестийг бол 44 дугаар бүлэг дээр бол авлаа. Тэгээ тестэнд бол үнэхээр ах нар нь бол үнэхээр онц дүн авлаа гэж одоо хувьдаа бодож байна. Тэгээ 44 дугаар бүлгийг уншихад бол тийм ээ 36 7 дугаар бүлгийг уншихад бол ах нар нь бол Йосеф татархад зөвхөн өөрсдийгөө бодож байсан. Гэтэл Эхлэл номны 44 дугаар бүлэг дээрээс харах юм бол ах нар нь зөвхөн аавыгаа боддог. Зөвхөн дүү Бенаминаа л бодож байгаа. Өөрсдийгөө бүр огтхонч бодохгүй. Ингэж одоо өөрчлөгдсөн байсан. Тэгээд энэ дүр төрхийг хараад бол Йосеф бол тийм ээ. Үнэхээр өөрийгөө энэ ах нартаа энэ дүүдээ илчлэх хэрэгтэй юм байна гэж үзээд ах нартаа би Йосеф байна гэдгээ бол одоо хэлдэг. За тэгээд Эхлэл номны 43 дээр энэ Юдагийн хэлж байгаа үгнүүд бол гайхамшигтай. Юда бол тэр Йосефийг Египтэд худалдаад явуулснаа гим нүгэлдээ бол асар их гимшиж байгааг бол харж байна. Одоо жишээлбэл 16 дээр Юда түнд хандан эрхэм дээдс бид танд юу хэлж чадах вүлээ дээ? Ямар үг хэлэх вүлээ? Өөрсдийнхөө гимгүүг яаж батлах вүлээ? Үнэн ч зарц бидний чинь гин буруу ертөнцийн эзэн мэдээд одоо шийтгэж байна. Тэр олон жилийн өмнө тийм ээ 13 жилийн өмнө хийсэн нүглийн маань бүр үүлийн үр гэж ярьдаг тийм одоо бид нарт ирж байгаа юм байна. Ингэж одоо Юда хэлдэг. Юда тийм яагаад бид нарт ийм зүйл тохиолдоод байгаа вэ гэхээр бид нар олон жилийн өмнө хийсэн гим нүглээс болоод ийм зүйл тохиолдож байна гэж. Тийм ээ. Одоо хин Йосеф бол одоо дүү Бенаминыхаа шуудаанд бол өөрийнхөө аягийг хийчихсэн байсан. Тэгээ аяг олдсон хүнийг бол боол болгоно гэж хэлсэн. Тэгээ Юда бол Йосефс гуйдаг. Тийм ээ. Дүүг маань явуулчих оронд нь намайг боол болгооч гэж. Есүс Христ Юда угаас гаралтай. Тэгээ Есүс Христ бол тийм ээ. Бидний өмнөөс бидний оронд загалмаа дээр бол цовдлогдсон. Юда яг энэ хэсэгт бол тийм ээ дүүгийн маань оронд намайг боол болгооч гэж одоо хэлдэг 33 дугаар эшлэл дээр. Тэгэхээр эрхэм дээдс минь үнэн ч зарц би чинь танаас нэг л юм гоо. Намайг та энэ дүүгийн маань оронд боол болгооч. Тийм байгаа үз. Өстө нэр ах нар нь бол өөрсдийнхөө хийсэн алдааг бол бүрэн ойлгочихсон, ухаарчихсан байгаа юм билээ. Тэгээ 13 жил өнгөрсөн байна бас. Насанд явсан байх бас тийм ээ. Бас юм ойлгох бас насн дээр ирсэн байх л та. Бас тэгэж бодож байна. За тэгээд Эхлэл номны 45 дугаар бүлэг дээр бол Йосеф та нар намайг одоо худалдсан та битгий санаа зовоорой. Тийм ээ. Та нар намайг энэ газар руу илгээгүй шүү. Харин бурхан намайг илгээсэн юм а гэдэг. Одоо хүн бүрийн мэддэг энэ алдартай үгийг бол Эхлэл 45 дугаар бүлэг дээр бол Йосеф хэлдэг ээ. Тэгэхээр бид нар тохиолдож байгаа зүйл маань бол санамсаргүй зүйл ерөөсөө биш. Бурхан зөвшөөрсөн учраас бид нарт ийм зүйл тохиолдож, тийм зүйл тохиолддог юм байна гэдгийг бол. Тэгээд ямар нэгэн асуудал, ямар нэгэн зовлон, бэрхшээл, саад, дотгор, ямар нэгэн зүйлтэй та уулзсан байгаа бол тийм ээ үүнд бурхны ямар хүсэл байгаа юм болоо гэдгийг бас бодож эргцүүлэх нь хамгийн сайн. Гэтэл ертөнцийн хүмүүс бол юу гэж боддог вэ гэхээр хинээс болчихов, юунаас болчихов ингэж боддог. А бид нар бол хинээс болчихов, юунаас болчихов гэхээсээ илүү надад ийм зүйл тохиолдож байгаа нь бурхны ямар хүсэл байгаа юм бол бурхан надад юуг ойлгуулах гэж байгаа юм бол эсвэл юуг надад сурах гэж байгаа юм бол юуг надад мэдүүлэх гэж байгаа юм бол гэж
Тийм учраас Йосеф бол ах нарыгаа бол шууд уучлж байгаа тийм ээ. Бүр яг энэ хэсэг бүр өстө нэр инээдэмтэй. Эхлэл 40:53 дээр Йосеф ах дүү нартай хандан би Йосеф байна. Эцэг минь үнэхээр амьдуу гэхэд ах дүү нар нь түүнээс үхтлээ айн дагжиж байсан учраас дуугарчдын хэлгүй болцгоо. Ингэж хэлж байгаа. Бүр инээдэмтэй гоц. За эхлэл номны 45 дугаар бүлэг дээр бол ингээд ахтайгаа Йосеф бол ах нартайгаа өөрийгөө бол мэдүүлцдэг. Тэгээд их гоё. Эхлэл номны 45:24 дээр аавыгаа аваад ирээрээ гэж буцаагаад явуулахдаа Йосеф ах нартаа юу гэж хэлдэг вэ гэхээр тэгээд Йосеф ах дүү нараа үдэн гаргаж өгөхдөө өнгөрсөн юмнаас болоод замдаа бүү маргалтаар. За одоо бид нар яах вэ? Харин Йосефийг битгий хөнөө гэж би танарт хэлээ үсттэй. Одоо магадгүй Ревубен бол тэгсэн бах те. Дүүгээ алаад хэрэггүй баха. Ядаж амьд байл үлдээ яа. Энэ хүмүүс тодтолтчаа гэд дүүгээ бол амьд үлдээ яа гэд дүүгээ амьд үлдээдэг шүү дээ. Тэгээ Ревубен хурж ирээд оройн суллахгаа хүрээд ирсэн чинь аль хэдийн нөгөөдөл нь зарцсан байсан те. Худалдсан байсан. Тэгээ магадгүй Ревубен буцах замдаа би та нарыг тэгээд хэрэггүй гэж хэлээ үсттэй. Гэдэл одоо өстой нэр баатар хүн шиг тэгээд яриа зогсож байсан баг. Магадгүй хоорондоо тэр буцах замд ямар яриа болж исэн болоо тий. Тэг өнгөрсөн юмнаас болоод замдаа битгий маргалтаараа гэж одоо ах нартаа хүртэл захиж хэлж байгаа энэ үг. Амьдралын утга учирыг бараг ойлгочихжээ. Гайхалтай одоо хэлсэн байна. Ийм гоё үйл явдал одоо Библиэлд одоо бичигдэж энэ гайхамшигтай түүх, энэ гайхамшигтай үйл явдлаар одоо бидэнд Бурхан сургамжийг өгч байна. Тий. Бодиттой болсон үйл явдал, түүхэн үйл явдлаар дамжуулан биднэрт ийм гоё сургамжийг өгж байна. За эхлэл номны 46 дээр би уншиж байгаад надад энэ бас их гоё санагдлаа. 30 дээр Израиль Йосеф тандан за хүүгийнхэн амьд яваг мэдж царайг нь харснаас хойш одоо надад өгсөн ч гомдолгүй боллоо гэж. За Йосеф Яаков бол өстө туйлын харамсаж байсан тухай үед. Яах гэж та нар л хүүгээ явуулваа. Амтанд барилсан юм шиг байна гэж цустай хувцсыг аваад 10 хүн ороод ирэхэд бол Яаков бол хоолоогоор нь хоол таваагүй хэдэн өдөр гашуутсан. Бүрээрсэн. Ерөөсөө зүгээр болохгүйсэн. Тэгээд маш их харамсаж байсан. Тийм ээ. Тэгээд одоо Яаковын амьдралд бол өстой янз янзын хүнд асуудлууд зөндөө тулгарч ирсэн. Бид нар эхлэл номыг уншихдаа бол одоо харсан тийм. Гэхдээ атаг сүлд нь эцэст нь Яаков өөрийнхөө амьдралыг дүгнэж хэлэхэд одоо надад өгсөн ч гомдлог бол. Гомдох зүйлгүй болгосон Бурхан бол. Надад энэ үг өстой маш гоё санагдсан. Бид нар олон зүйлд гомдолдог. Яагаад ингэдэг юм бол яагаад ингэдэг юм бол гэдэг. Гэтэл эцсийн эцэд Бурхан бидний амьдралыг бол ямар ч гомдлгүй болгоод дуусгадаг юм байна. Ийм гайхамшигтай Бурхан юм байна гэсэн сэтгэл төрсөн шүү энд. За тэгээд өнөөдөр хамтдаа бидний амьдралыг хамгийн сүлд нь хамгийн гайхалтайгаар дуусгаж чаддаг, төгсгөж чаддаг. Тийм ээ. Бурхан руу харж хүчтэй итгэлийн амьдралаар амьдрья гэж өнөөдрийнхөө Библи уншилгыг дуусгая гэж одоо бодож байна доо. За бүгдээрээ сайхан амраарай. Баяртай.